Яа баярлалаа. Тэгээд энэ гүйцэтгэлтэй холбоотой яг тэгэл үндэсний аудитын газрын хязгаарлалттай, дүгнэлттэй холбоотой зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбоотой асуудлууд л байнга л яригадаад л ахын тэгээд одоо энийг яг яах юм бэ үндэсний аудитын газар? Ер нь бол яг энэ гүйцэтгэлээр жишээлбэл би өөрөө байгуулагчийн аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан. Төрөмж бодлого зохицуулалтын газартай холбоотой асуудлууд үүсдэг. Нэг талтай. Жишээлх юм бол энэ нөгөө харьяалан төрөмж бодлого зохицуулалтын газар дээр хариалагдаад байдаг. Гэтэл чиглэл бодлого нь яам дээр яваад байдаг. Холбогдох албан тушаалтнуудын томилгоо нь төрөмжийн бодлого зохицуулалтын газраас хийгдээд байдаг. Чиглэл бодлого нь тухайн яамнаас гараад хариуцлага тооцох асуудлууд явахаар төрөмж бодлого зохицуулалтын газар дээр очиод хариуцлага тооцогддог байхгүй юу? Би одоо энийг өөрөө бодит биеэр мэдэрсэн үнэ хэвд хэлж байгаа. Тэгэхээр үндэсний аудитын газар маань яг зүгээр та бүхэн маань хийх ёстой ажил биш байх. Бидний л хийх ёстой нэгтгэл ажил байх. Цаашдаа одоо энэ гарч байгаа дүгнэлттэй холбоотойгоор ер нь зүгээр нэг иймэрхүү зохицуулалтын хэлбэрээс улбаатай гарч байгаа асуудлуудыг ил тод гаргаад ер нь зүгээр тавьчих шаардлагатай болов гэж ойлгоод байгаа. Би бол байгуулагчийн аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхад яг өөрийнхөө харьяаны хүнээ томилдог бодлого чиглэлээ төсвөө хувиралдаг газруудыг бол албан тушаалтнууд дээр нь ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг шууд аваа явчихдаг байсан. Үндэсний аудитын газраас ямар дүгнэлт гарна, ямар зөвлөмж гарна, тэр зөвлөмжийн дагуу бид нар тодорхой арга хэмжээг бол ажлаас чөлөөлөх хэлбэр дээр шууд явуулжсэн. Тэр нь хаана очиж зогсдог вэ гэхээр ихэвчлэн яамны харьяа нэртэй тэгтээ томилгоон төрөмжийн бодлого зохицуулалтын газар дээр явдаг ийм газрууд дээрээс улбаатайгаар яам нь хязгаарлалттай дүгнэлт аваад байдаг байхгүй. Яам нь асуудалгүй байдаг. Нөгөө харьяа байгууллагууд нь асуудал гараад байдаг. Тэгээд нийтээр нь дүгнээд ингээ яам дээр төсөө ерөнхийлөгчийн захирагч гэдгээр нь хараад үзэхээр нэг талдаа тэнд асуудлууд яригадаад байдаг. Тэгэхээр энэ дээр та бүхэн маань яг ямар бодолтой байна вэ? Би бол одоо байгуулагчийн урамсгалын өөрчлөлтийн яамыг өөрөө бас энэ яамыг харьяалаад удирдах ажиллаж ирсэн өнөө алдаа дүгнэлт нь тэнд байгаад байдаг учраас одоо төрийн нарийн бичгийн даргач ч юм уу тухайн сайдаар ажиллаж ирсэн хүмүүсийг одоо энэ хүний шууд алдаа ямаа гэдэг дээр жоохон эсрэг байр суурьтай байгаад байт. Тэгээ энэ дээр та бүхнийг хариулт өгөөч гэж хүсэж баярлалаа. За 5 номер Сэдэнжав дараа хариулъя. Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. За төрийн аудитын байгууллагаас төрийн санхүү төсвийн хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг зохион байгуулж явахтай холбоотой энэ гурван төрлийн үндсэн одоо аудитын шийдвэр гарч байгаа. За албан шаардлага, төлбөрийн акт, за зөвлөмжийг өгчүүлэн гэж ажиллаж байгаа. За төрийн аудитын тухай хууль заасны дагуу тухайн зөрчлийн одоо байдлаас хамааруулаад зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцоолохоор эрх өхий этгээдэд бол саналыг бол хөргүүлдэг. За саяын Батэрдэн гишүүний асуусан асуулттай холбоотойгоор ер нь төрийн аудитын байгууллагын энэ шийдвэрийн хэрэгжилтийг бид нэр цаашд яаж хэрэгжүүлж ажиллах вэ гэдэг дээр бас нэлээд анхаарч ажиллаж байгаа. Сая Монгол Улсын ерөнхий аудиторыг шинээр томилогдоход улсын хурлын гишүүдээс бас тодорхой асуулах шаардлагуудыг тавьсан. За төрийн аудитын байгууллага одоо аудитын шийдвэрийн хэрэгжил түүний үр нөлөөг дэвшлүүлэх чиглэлээр тодорхой бүтцийг одоо байгуулад ингээд ажиллаж эхлэж байгаа. Тэгэхээр бид энэ асуудал бол илүү үр дүн гаргаж ажиллана гэж бодож байна. Дээрээс нь манай улсын хурлын холбогдох байнгын хороод төрийн аудитын байгууллагын гаргасан дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр бас тодорхой тогтоол шийдвэрүүдийг гаргаж өгч бидний ажил дэмжлэг үзүүлнэ хаа гэдэгт бас итгэлтэй байна. За баярлалаа. Батэрдэн гишүүнд тодорхойлъя. Харин тийм ээ. Тэгэхээр таад маань энэ дээр би бол таанаас юу хүсэж байна гэхээр яг тэр улс хуурийн шинжлэх ажлуудыг хэдүүлээ хамтраад хийхгүй бол болохгүй байхгүй юу? Би танд ганцхан жишээлээ. 2015 онд аялал жуулчлалын хөгжлийн төв нэртэй байгууллагыг татан буулгахаар байгуулагчийн тухайн үеийн байгуулагч аялал жуулчлалын яам бол хандсан.
төрөмчийн бодлого зохицуулалтын газар дээр энийг татан буулгаагүй. Төсвийг нь аялал жуулчлалыг дэмжих хүрээнд гэдгээр аялал жуулчлалын хөгжлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн зүгээс аялал жуулчлалын сайд өгчдөг байхгүй юу? Тэгтэл тэнд асуудлууд үүсчихэд байдаг. Сая би өөрөө сайд болоод 2022 онд мөн адилхан аялал жуулчлалын хөгжлийн төвийг татан буулгах асуудлыг хүндсэн. Төрөмчийн бодлого зохицуулалтын газар энэ байгууллагыг татан буулгаагүй. Миний мэдхээр 1.1 билүү 2 тэрбумын асуудал энэ дахиад үүсцэн явж байгаа. Өмнөх асуудлууд нь ч үүсцэн явж байгаа. Нэмэгдсээр байгаа. Тэгээ гих мэтлэнгээс авахуулаад хязгаарлалтаагаас авахуулаад дүгнэлт аваад байна. Энэ дээр хэдүүлээ яах вэ гэж би асууад байгаа. Сэдэнжавдаар хариулъя 5 номер. Манай зөвлөмжийн дөрөв. Төрийн аудитын байгууллагын гаргасан Тайлангийн зөвлөмж дээр аялал жуулчлалын үндэсний төвийг татан болгох тухай асуудлыг бол бас манайх хөндөж тавьсан байгаа. Ер нь бол өмнөх жилүүд ч бас энэ талаар зөвлөмжтэй бол дурдаад явж байгаа. За их хуралтайгаа хамтраад их хурлын хян шалгалтын чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэх байгууллагын хувьд бол төрийн аудитын байгууллагаас энэ төрийн санхүү төсвийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд бол илүү анхаарч ажиллана. За мөн аудитын шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр бол бид нар одоо илүү үр дүн гаргаж ажиллана гэж одоо бодож байна. Та бүхнийг дэмжиж ажиллахыг хүсэж байна. Баярлалаа.